За одоо энэ байшин манай Сүнжин грандын захирал Дүүрийн Эрдэнэт өөрөө одоо барьж байгуулсан. Одоо энэ Гранд Маршал Тим Хаус гэдэг. За энэ байшингийн одоо энэ баригдаад ер нь бол дуусах төдийл болж байгаа энэ хагас дутуу барьцын хөрөн байшин болохоор одоо манай хүүхдүүд өөрсдөө бялтаагаа наасан байгаа. За тэгээд энэ бялтаагаа наагаад байж байхдаа одоо заг компани гэж ярьдаг. За хуучин найзууд маань байгаа. Одоо Японд бидний нэлээдгүй бас байшин барилга барьж л байсан л да. Нөгөөх нь одоо эрэл компанид Цэвэнэ, Гэрлээ, Баттөмөр манай ангийн 16 дугаар сургуулийн 8 Б ангид бас сайхан ажил амьдралтай ажилч хөдөлмөрч залуучууд байлаа. Баттөмөр, Улаанхуу хоёр ирсэн. Тэдний баригадынх нь ирсэн байгаа. Тэгээд Цэвэнэ, Гэрлээ, Баттөмөр, Улаанхуугийн найзууд нь ирээд за энэ барилгыг үзээд өгтлээ шоосон л доо. Ийм гоё материалаар, ийм одоо үнэтэй материалаар, ийм гоё одоо загвараар одоо барилга бариад яаж одоо барьсан дээ. Одоо энэ яаж одоо энэ бялтаагаа наасан их шүүмжилсэн. Тэгээ одоо энэ шүүмжлэлийг одоо хүлээж авсан. Бид нар ч одоо маш их мөнгөтэй л доо. Ер нь бол 200-300 гаруй сая доллартай өөрийнхөө айл байгаа шүү дээ. Дүүрийн Эрдэнэтээр. Тэгээд Айрвин Маршал цолтой. За ингээд Сүнжин грандын захирал Дүүрийн Эрдэнэтийн өөрөө хүүхдүүд их олон. Хүүхдүүд маань одоо яаруу, сандруу аль болохоор одоо хурдан хийгээд хурдан одоо бушууган шиг одоо байрандаа орё гэд бүгдөө одоо сэтгэлэн догтлоод байж байсан үйл дээ. Тэгээд одоо санд мэндл одоо наагаал одоо бушууган шиг шилмилийн цонхоогоо шилмилийг одоо хийгээл маш хурдан одоо орчмоор л айцсан. Тэгэл хийсээр байгаа нэг юм босгоол байжсэн чинь найзууд маань ирээд тэгээд тусалсан. Тэгээд одоо яг эхнээсээ одоо ингээ наацсан юм чинь буцаагаад одоо хуултай биш гэдгсэн чинь за яг одоохондоо яг ороод тэгээд байрныхаа найр майрыг хийгээд байж байхгүй юу. Тэгээд хажуудлынхаа байшингуудыг ашиглалтанд орох одоо энэ материалын одоо бид нар өөрсдөө зохицуулъя ингээд найз нартайгаа яриад одоо энэ байшингуудыг барьж эхэлсэн байгаа. Тэгээд одоо сая ингээд сураг сонсоход одоо энэ байшинд гүн талаа хооч их хурлын гишүүн байсан. Гүн талаа байгаа сорогтой байна. Тэгээд судлаад үзсэн чинь манай энэ гүн талаа чинь одоо дэлгэр заяаг одоо хостож амьдраад олон жил болсон байна. Миний дүү Тухорын дүү дэлгэр заяа Бадамж унагийн дүү гэж явдаг. Тэгээд дэлгэр заяаг одоо хостоод Мэндвэр Ардын армийн 080 дугаар ангийн 1987 оны харуулын салаанд байсан. Надтай хамт нэг тасагт байлаа шүү дээ. За тэгээд Мэндвэр өөрөө гүн талаа болоо явчихдаг. Тэгээд тэр хооронд одоо дэлгэр заяа алга болчихдаг. Тийм л их сонир байгаа. Тэгээд энийг зохицуулаад байсан хүмүүс нь хэн байсан гэхээр бүтээгin ганц цэцэг байгаа. Тэгээд ганц цэцэг хаа байсан сэлб цуслангийн ойролцоо гэрээсээ одоо өдрөдөмж хийдэг. Их аюултай болгоочод байж шít. Нөгөөх нь бүтээгin ган тулга Дэнжимэнгийн гэрээс өдрөдөмж хийж одоо алсын зайнаас одоо байшинт нэвтэрч ордог. Тийм цорхоо нөхнүүд байгаа. Тэрүүгээр одоо лазерын туяа шиг одоо гэрлэн одоо шогмоор одоо нэвтэрч ордог. Тийм одоо хүмүүсүүд байж шít. Одоо тэгээд одоо халуурчд болсон болоод хувирчлаа. Тэгээд нөгөөх нь бүтээгin алтан туяа бид нар одоо ихч дүүсийн хүүхдүүд тэгсэн мөртлөө одоо бид нарт одоо маш муухайгаар ханддаг, маш бүдүүлгээр ханддаг, маш аюултай байдлаар одоо өөр хүүхдүүдийн минь алсан, өөр хүүхдүүдийн минь одоо бага насан дээр нь одоо алж байсан тийм аюултай алуурчд байж шít. Бүтээгin алтан туяа, алтан цэцэг, ган тулга, ган чулуун, ган цэцэг. За эдгээр одоо алуурчдууд тэгээд дээрээс нь одоо бүтээгөө өөрөө жам цуулаа явчихж байна. Ичин хорлоо. За энэ хүмүүс л одоо дэндүү одоо айхтар одоо манай гэр бүлийн хүүхдүүдийг мөн одоо эхнэр одоо батлагэр ууганц амьд халдаж байсан. Залуу бахт нь амийн одоо бүрлэгж байсан одоо тийм одоо яриг одоо манай тусгай одоо шогмоор харж байгаа хүмүүсд хэлж байна. Яг энэ байшинд одоо бид нар орсны дараах нь одоо бүгдээрээ амнасаа алдцгаасан тийм үйл явдал байна. Тийм учраас одоо маш аюултай холгаачдыг хатуу гараар одоо цэрэл хүлээлгэж хуулийн дагуу аргамж яаралтай хордоо авахыг л одоо шаардж байна. За ийм л одоо
түүхтэй барилга байшинг одоо бид нар хариуцж ажиллаж байгаад тэгээ алдаад олон жил боллоо. Ийм л одоо түүхийг одоо Монголын ард түмэнд би хэлж байна. Ер нь бол бүдээгийн ган тулг бол харахад бол гэмт зэмгүй юм шиг мөртлөө маш аюултай алуурчин болж хувирсан гэдгийг бас ойлгох зүйтэй чи ер нь бол монголчуудаа маш аюултай алуурчтай байгаа. Бүдээгийн ганц зэг мөн ялгаа байхгүй. Дандаа хүнд хор өгдөг. Бүгд найрамдах хятадаар дуусад одоо тагнуулын системд ашиглаж байсан хорыг одоо айл гэрт найр хорим дээр навиж хоолтонд нь цайнд нь навиж хийгээ өчтдөг. Бөөнөр нь алдаг одоо тийм аюултай алуурчтай байгаа гэдгийг одоо хатуу сануулж байгаа шүү. За одоо энэ барилгын хувьд бол Дүүрэн Эрдэнэт өөрөө газрын хөдөлж аваад өөрөө хөрөнгө оруулалт хийсэн. За тэгэд манай найзууд бол их сайхан ажил зүг хөдөлмөрч ер нь бол гавьяат барилгачд болсон. Зарим нь хөдөлмөрийн баатар болж ирсэн. Тэр одоо түүхийн одоо түүхэн үйл явдлыг нуугаад зарим нь одоо бичлэгүүд нь устгасан одоо тийм одоо аюултай үйл явдал байгаа шүү. За үүнийг л одоо монголчууд хатуу санах бас бид бүхэнд одоо ярилцлаа тусалцаа хэрэгтэй гэдгийг бас хатуу анхааруулж байна.